Сайн байцгаана уу? Та бүхэнтэйгээ уулзаагүй маш их удсан байна. Би 2 жилийн өмнө Японы их сургуульд хэрхэн орох вэ гэдэг талаар янз бүрийн мэдээлэл оруулсан бичлэгүүдийг хийдэг гэсэн. Тэгээд тэр их бичлэгүүдийг одоо өргөжлүүлээд оруулаад явъя гэж бодсон юм аа. Сургууль маань жоохон завгүй болоод бичлэг минь царгалтсан. Бичлэгийг хийхэд төр болсон байсан. Царгалт. Тэгээд энэ удаагийн бичлэгээр юуны талаар ярих вэ гэхээр Японы анагаахын талаар бичлэг оруулаач гэсэн сэтгэл төрсэн байсан. Тийм учраас энэ удаа анагаахын сургуулийн талаар бага зэрэг судлаад ирсэн. Би өөрөө болохоор инженерийн сургуулийн оюутан. Тэгээд миний эргэн тойронд Японы сургууль сурдаг Японы анагаахад сурдаг гадаад оюутан байхгүй байсан учраас яг хүнээс нь өөрөөс нь асуух юм эсвэл өөр ихээр туршлага дээр ярих жоохон боломжгүй байсан. Тийм учраас интернетээс бага зэрэг мэдээллүүд хайж ирсэн байгаа. Миний ярьж байхаас өөр тийм бас хэрэгцээтэй мэдээлэл доор бичиж өгөөрэй гэж гуйж байна. Тэгэхээр бичлэг рүү орцгаая. За, энэ удаагийн бичлэгээрээ Японы анагаахын их сургуулиудын талаар эхлээд яриад дараа нь сэтгэл дээр мань ирсэн байсан эрэм дарааллын талаар бага зэрэг ярина. Түүний дараас сургуулиудын танилцуулга 3 сургууль танилцуулах байгаа. Тэгээд гадаад оюутнуудын тоо буюу Японд байдаг нийт гадаад оюутнуудын доторх анагаахад сурдаг оюутнуудын тооны талаар бага зэрэг яриад сүүлд нь эмчийн эрхийн шалгалтын талаар ярина. Тэгээд хамгийн сүүлд нь бахан зэрэг нэмэлт мэдээлэл өгөх байгаа. За, манай Монголд болохоор анагаахтай төвлөрсөн анагаахын их сургууль гэж байдаг шүү дээ. Японд ч гэсэн анагаахын их сургууль гэж байдаг. Гэхдээ ихэвчлэн ерөнхий сургууль дотроо анагаахын тэнхэм буюу игакубу гэж байх нь илүү их олон байдаг. Тэр игакубу дотроо игакка, кангогакка гэд хүний хэмж суйлах уу, хоолны эрүүл мэнд гэх мэт ангиудад хуваагдаад явдаг байгаа. Харин шүдний хэмж нь болохоор тусдаа тэнхэм шигакубу гэж байдаг. Эсвэл игакубу дотроо шигакка гэж байх тохиолдол ч гэсэн байдаг. Энэ нь сургуулиас шалтгаалаад өөр байдаг байгаа. Японы их сургуульд ороход анагаах тэр цэм хүний хэмжээ анги хамгийн ороход хэцүү анги гэж үзэгддэг. Тийм учраас Япон хүмүүс нь өөрсдөө ч гэсэн маш их хүчин чармайлт гаргаж иж өдөрт 10-20 цагаар их хичээлээ хийж иж сургуульдаа тэнцэж чаддаг. Тийм учраас бүгдээрээ ч гэсэн маш их хүчин чармайлт гаргахгүй бол анагаахын сургуульд орох нь үнэхээр хэцүү гэдгийг хамгийн ихэнд хэлье. За, миний дараагийн ярих сэдв маань анагаахын сургуулиудын эрэм дараалал. Японы анагаахын сургуулиуд дотроо Токиогийн их сургуулийн анагаахын анги нэгт ордог. Токиогийн их сургуулийн анагаахын анги нь өөрөө ч гэсэн Токиогийн их сургуультай ороход хамгийн хэцүү анги гэж үзэгддэг байгаа. Хоёрт болохоор Токиогийн их эмч шүдний эмчийн их сургууль. Энэ нь анагаахтай төвлөрсөн Токиод байдаг улсын сургууль Токио Икашика Дайгаку гэд бас их алдартай сургууль байдаг. Харин гуравт болохоор Осакагийн их сургууль. Осакагийн их сургуулийг мэдгүй хүмүүс маш цөөхөн болоо гэж бодож байна. Японы Осака хотод байрладаг улсын сургууль байгаа. Дараагийн сургууль нь Кейогийн их сургууль. Кейогийн их сургууль бусад мэргэжлүүдээрээ ч гэсэн Японд маш өндөрт ордог. Мөн анагаахын чиглэлээрээ бас маш их алдартай. Кейогийн их сургуулийн анагаах гэхэд мэдгүй Япон хүн бараг байхгүй байх гэж бодож байна. Энэ 10 сургууль дотроос ганцаархна хувийн сургууль байгаа. Хувийн сургууль учраас яалтчгүй төлбөр нь өндөр. 1 жилийн ойролцоогоор 400 ман буюу $40,000 төлбөртэй сургууль байгаа. Харин үүнээс хойш нь болохоор бүгдээрээ улсын сургуулиуд байгаа. Чибагийн их сургууль, Кёотогийн их сургуулийг ч гэсэн та бүхэн мэдж байгаа байх. Нагоягийн их сургууль, алдартай сургууль, Нара аймгийн анагаахын их сургууль. Энэ бас анагаах дээр төвлөрсөн. Японы Нара гэдэг аймагт байдаг төрийн сургууль. Тэгээд 9-т болохоор Кюшугийн их сургууль орсон байна. Кюшугийн их сургууль бас маш их алдартай сургууль. Тэгээд Тохокугийн их сургууль ч гэсэн Японы Кётекоку Дайгакуд ордог том сургуулиудын нэг байгаа. За, дараагийн хэсэгтээ болохоор 3 сургуулийн талаар танилцуулна. Эхнийх нь болохоор Токиогийн их сургууль. Сая хэлсэнчлэн Токиогийн их сургуулийн анагаахын анги маань Японы их сургуулиуд дотроо ч гэсэн ороход хамгийн их хүнд анги гэж тооцогддог. Одоо та бүхний харж байгаачлан Токиогийн их сургуульд 2021 оны 5 сарын 1-ний байдлаар нийт
бакалавр, магистр, доктор сурж байгаа 4668 гадаад оюутны тэг буюу нэг ч оюутан анагаахад сурдаггүй гэсэн мэдээлэл байна. Харин гадаад оюутны хувьд шалгалт авдаг тэрэндээ TOEFL, IELTS аль нэгнийх нь оноо дээр нэмээд EJU-гийн шалгалтын оноо. Энэ оноогоо оруулсан өөрийнхөө материалыг бүглөөд тэрэндээ тэнцвэл дараагийн шат буюу ярилцлагынхаа шалгалтанд ордог. Хамгийн сүүлд болохоор Япон оюутнуудынх нь тэнцэх магадлалын талаар. Ноднингийн байдлаар нийт 405 хүүхэд шалгалт өгснөөс 97 хүүхэд шалгалтандаа тэнцсэн байгаа. Энэ нь ерөнхийдөө бол 4 хүүхдээ нэг нь тэнцсэн гэж бодож болно. Ерөнхийдөө Япон хүмүүс нь өөрсдөө ч гэсэн яг тэр жилийн төгсөлтийн шилдэг 100 орсонтой ялгаагүй гэж мэдээж тэр хүмүүсийн өөрсдийнх нь сонирхол байгаа ч гэсэн тэгж үзэх нь олон байд юм лээ. Хоёр дахь сургууль маань Kyogi их сургууль байгаа. Kyogi их сургуулийн хувьд анагаахын ангид яг хэдэн гадаад хүүхдүүд вэ гэдэг мэдээллийг олж чадаагүй. Гэхдээ нийт сургуульд 33469 хүүхэд байдгаас 1103 гадаад хүүхэд байдаг гэдэг тоог олж авсан. Тэгээд анагаахын ангийнхан шалгалтын үед TOEFL юм уу IELTS-ийн аль нэгнийх нь онон дээр EJU. Тэгээд саяны Токиогийн сургуультай адилхан материалаа өгөөд эхний шатандаа тэнцэж чадах юм бол хоёр дахь шат буюу бичгийн шалгалт ярилцлага гэсэн шалгалтуудыг өгнө. Япон оюутнуудынх нь анагаахад тэнцэх магадлал нь ноднингийн байдлаар нийт 1045 хүүхэд өгснөөс 171 хүүхэд тэнцсэн. Ойролцоогоор 6 хүн тутмын нэг нь тэнцсэн гэж тооцож болох нэ. За 3 дахь сургууль маань болохоор миний өөрийнхөө сурдаг Акитагийн сургууль байгаа. Акитагийн сургуульд нийт 200-аас илүү гадаад оюутан сурдгаас 2 оюутан анагаахын тэнхимд сурж байгаа. Тэгэхээр анагаахад сурдаг оюутан бас байдаг ахна. Тэгээд Акитагийн сургууль маань болохоор EJU-гийн шалгалтын оноог шаардна. Тэгээд бичгийн шалгалт болон ярилцлагын шалгалт нь болохоор эхний шат гэлгүүгээр бүх хүүхдүүдээс авдаг байх нэ. Тэгээд Япон хүүхдүүдийн хувьд болохоор нодны нийт 970 хүүхэд шалгалт өгснөөс 245 хүүхэд нь тэнцсэн, нийт 4 хүн тутмын нэг нь тэнцсэн гэсэн тооцоотой байна. Дараагийн сэдэв маань анагаахад сурдаг гадаад оюутны тоо. Энэ баг зэрэг хуучны мэдээлэл би 2008 оны мэдээллээс нь ойрын мэдээллийг жоохон олж чадаагүй. 2008 оны байдлаар нийт 123,829 гадаад оюутан сурж ирснээс 2768 гадаад оюутан нийт 2.2% нь анагаахын ангид сурдаг гэсэн байна. Энэ тооноос харахад бол гадаад оюутнууд бас анагаахад сурдаг гэсэн гэдг нь харагдаж байна. Дараа нь эмчийн эрхийн шалгалтын талаар бага зэрэг ярив. Сургуультай айлсаж орно гэдэг маань яг эмч болж чадна гэсэн үг мэдээж биш. Монгол ч гэсэн эмчийн эрхийн шалгалт байдагтай адилхан Японоос Коккашкен гэж байдаг. Энэ нь болохоор нийт өгсөн үний 90% тэнцдэг шалгалт. Гэтэ Япон хүмүүс нь өөрсдөө ч гэсэн 2 жил тасралтгүй нойр холоо осчиж өдөрт 15 цаг хичээлээ хийж тэнцдэг гэж хэлэгддэг шалгалт. Тийм учраас нэлээ их хүч хөдөлмөр гаргах хэрэгтэй болох нэ. Хамгийн сүүлд нь бага зэрэг өөр зүйлийн талаар ярив. Үүний дараа ярих зүйл маань анаахад үнэхээр орё гэж бодож байгаа хүмүүстэй санал болгохгүй. Гэхдээ мэдээлэл болгож хэлье. Японд анагаахын чиглэлээр биш инженер чиглэлээр Монголд гэх юм бол биологийн анги гэдэг шиг сурдаг оюутнууд маш их байдаг. Тэр нь Сэмэ Когакка, Сэмэ Кагакка гэх мэтээр нэрлэгддэг. Им Рикогаку бүгийн дотор байдаг ангиуд байгаа. Энэ нь юу вэ гэхээр энэ хүний эсийн түвшинд ч юм уу, эсвэл ДНК-гийн түвшинд ч юм уу эмчлэгдэх боломжгүй өвчнүүдийг жишээ нь ДНК-гийн эдит хийж агаад эмчлэх аргыг нь хайх гэх мэт судалгаа хийдэг анги байгаа. Энэ нь анагаахад орохоос илүү хялбар бөгөөд энэ чиглэлийг сонгодог гадаад оюутнууд ч гэсэн маш олон байдаг. За ингээд өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. Миний мэдээллийг сонсож өгсөнд маш их баярлалаа.